нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Савацхан уу, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд зориулж зуны улирал аялал амралтын цаг эхэлсэнтэй холбогдуулан цовруул зөвлөмжүүдийг бэлтгэн хүргэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн зөвлөмжийг хүрэхээр манай эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтнаа Үлзий мөнх маань хүрэлцэн ирсэн байна. За Үлзий мөнх өнөөдөр хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой зөвлөмжийг та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой олон асуудал байгаа. Тэр дундаас яг ямар асуудал өнөөдөр онцлох вэ? За одоо ерөнхийдөө бол нөгөө зуны улирал гэсэн тийм аялал зугаалгын улиралтай холбогдуулаад дард иргэд маань аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг одоо тээврийн хэрэгсэлтэй зориултын одоо суудлын солгож хөвшүүлэхтэй суудлын даруулгыг хэрэглэж хөвшүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр ихэдэ бэлтгэсэн байна. За тэгээд бас нөгөө одоо замд авч явж хахад нөгөө машины хурд маш их нөлөөтэй байдаг те тэр мэдээлэл бас нэмж өгнө өстэй те. Хурд хэтрүүлэх талаар тийм мэдээлэлүүд. За юу анхаарах вэ? Ямар одоо эхлээд одоо энэ замын одоо хүүхдийг буруу тээвэрлснээс үүдэн гардаг одоо зарим тохиолдлуудын тоо баримт хэлэх үү? За ерөөдөө буруу тээвэрлэлт буюу одоо хүүхдийг нөгөө тээврийн хэрэгсэлт те одоо нөгөө зориултын савдлт суулгах 0-аас 12 насны хүүхдийг одоо зориултын одоо тээврийн суудалд суулгахгүй байх. За одоо зарим эцэгчүүд маань нөгөө хүүхдийн бие том тэгээ тээврийн одоо зориултын суудалд ерөөдөө багтахгүй гэдэггээр суудал суулгахгүйгээр шууд нөгөө нэг бүсийг хэрэглүүлээд ингээд тээвэрлэж авч явах гэдэг юм тийм. Тэгэхээр бол хүүхдийн аюулгүй байдал хүүхдийг тээврийн хэрэгсэлд холын замд ерөөсөө л аюулгүй байдлыг нь хангана гэдэг бол тээврийн хэрэгслээ одоо зориултын суудал суулгах за нөгөө суудлын даруулгыг хэрэглэж хөвшүүлэх. Энэ хоёр ерөөдөө бол хамгийн одоо чухал зөвлөмж болж байгаа гэсэн. За яг хүүхдийг буруу тээвэрснээс үүдсэн одоо яг тоо баримт гэхээсээ илүүгээр тээврийн хэрэгсэлд одоо ямар нэгэн хосол тохиолдлоо гэхэд хүүхэд тээвэрлж явсан тохиолдлууд бол маш олон юу байгаад байгаа. За улсын хэмжээнд ерөөдөө бол 20 оны байдлаар бол 45 хүүхэд ерөөдөө бол зам тээврийн хосол төрсэн гэсэн тоо үзүүлэлт байгаад байгаа. Тэгэхээр бол энэ маань ерөөдөө бол одоо эцэг эхийн хариуцлага ч гэдэг юм уу тийм хүүхдийг буруу тээвэрлж авч явсан за хүүхэд зам тээврийн хосолд ямар нэгэн байдлаар хүрсэн гэсэн үзүүлэлтүүд болчихж байгаа. Тэгэхээр бол хүүхдийг зөв тээвэрлэж зориултын суудалд суулгаж хөвшүүлэх, суудлын даруулга бүсийг хэрэглэх гэдэг маань бол ерөөсөө хамгийн чухал. Манай эцэг эхчүүчийн тэгэл одоо хүүхдээ нөгөө буруу эрхлүүлнэ гэдэг шиг өвдөр аваад урдлын судлаар л зүтгээд байлх тий. Тэгэхээр тэр бол одоо маш буруу. Тийм одоо тэрийг бол манай замын цагдаа тээврийн цагдаагийн алба цагдаагийн газраас тиймхэд бол удаадрал ингээд одоо төвчлийн тухай хууль тий хүүхдийг одоо зөв бусаар буруу тээвэрлсэн гэдгийг өөрөөр бас хууль тогтоомжууд хийж явж байгаа юм байлээ. Тэгэхээр бол энэ юунаас эрсдлээс шалтгаалаад хүүхдийг арын суудалд тий миний саяны хэлсэн. За одоо энд жишээлбэл манай мэргэжилтнүүдийн бэлтгэсэн хүүхдийн аюулгүй орчин ялангуяа хүүхдэд зориулсан энэ машины суудлын ийм мэдээлэл бүх инфографик байна тий. Тэгэхээр түрүү нөгөө настай холбоотойгоор энэ суудлын хүүхдийн зориултын суудлыг хэрэглэхгүй байх гэж штэ. Тэгэхээр түрүү өмнөхөр тэр настай холбоотойгоор ч юм уу өсөлт биеийн өсөлттэй холбоотойгоор энэ суудлын таахгүй байвал яах вэ? Хэрэг ер нь бол зориултын суудлыг бол 0-аас 12 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөдөг олон улсад ч гэдэг Монгол улсын хувьд ч гэсэн. Хэрэг биеийн одоо тэр хэмжээг юунаас хамаарат онцлогоос хамаарат том бит одоо нөгөө зорчигчийн суудлын даруулгыг зөв одоо бүслээд ерөнхийдөө бол хүүхдийг тээвэрлэнэ л гэсэн үг. Арын суудалд. Арын суудалд тийм. За замын одоо тэр ялангуяа хөдөө хээр аяллаар явж байгаа хүмүүсэд машиныхаа хурдыг хэтрүүлэхгүй байх талын зөвлөмжүүд их чухал ах. Яг хурдтай хамааралтайгаар нөгөө осол буурах гэсэн яг юм шууд хамаарал байдаг юм билээ тийм. Ерөөсөө л нөгөө нэг одоо хурдыг бол одоо тэдс маа нөгөө аялал зугаалгаар холын замд явж байгаа хүмүүст бол тийм хурд гэдэг нь бол одоо нөгөө тээврийн цагдаагийн албанаас ч тийм манай замын цагдаагийнаас ерөөсөө хурд хөл гэсэн нэг хэсэгтэй ураа өвтэй юм мэдээ сурталчилгааны ажлууд зөндөө явсан байгаа. Тэгэхээр бол холын замд явахдаа жишээлбэл одоо нойргүй үедээ машин барихгүй байх тий. За мөн одоо
согтууруулгуундаа хэрэгсэн үедээ тээврийг хэрэгсэж чадахгүй байх. За мөн одоо хит одоо нэг хурдыг тий тэмдэглэлийн анзааралгүйгээр хит хурдтай явах гэдэг юм уу тий нөгөө даваагүй тий юунд одоо хурдаас харуулах гэх нөгөө замын хөдөлгөөний дүрмүүдийг мөн сахиж биелүүлэх. Тэгээ олон хоногор одоо ядарсан үедээ тээврийг хэрэгсэж чадахгүй байх зэрэг зөвлөмжүүдийг бол дагаж мөрдөл дундаж нэг хурд заасан байдаг. За тэгээд хурд одоо тэдэн километрээр буурал нөгөө аваар ослын магадлал нь бас тэдэн хувиар буурдаг гэдэг тийм мэдээлэл өгдөг. Тийм ерөөдөө бол хурдыг одоо ерөөдөө 40-50 одоо цагийн милээр ингээд ерөөдөө багасгахад осол эндэх юу бол 120 хувиар буурна гэсэн статистик үзүүлэлт тоо юунууд бол гарсан байдаг. Тэгээд тэр талаар бас манайхаас цуврал ингээд зөвлөгөө одоо энэ пост юмнууд бол гараад бол нийтэд хүргээ явж байгаа. Тийм. Саяхан одоо энэ хүүхдийн аюулгүй байдал зам тээврийн хөдөлгөөнтэй холбоотой манай эрүүл мэндийн дэмжих албанаас бас нэг арга хэмжээ зохион байгуулсан тийм ээ. Тийм. Тээврийн цагдаагийн алба одоо эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад улсын хэмжээнд хүүхдэд ээлтэй жолооч гэдэг арга хэмжээ, нэгэн арга хэмжээ болоод ерөөхдөө бол дууссан байгаа. За туус арга хэмжээгээр бол ерөөсөө нөгөө одоо хотхон дотор жишээлбэл ковидын одоо хөл хориотой холбоотой хүүхдүүд мөн гэртээ тий. За ингээ гэрийнхээ орчинд ирэхэд маш их товлож, гэрийнхээ гадаа ирэхэд өдрийг ингээ өнгөрүүлж байгаа. Тэгэхээр тухайн хүүхдүүд мань нөгөө гадаа цагийг өнгөрүүлж байгаатай холбоотой хотхон дотор жолоочийн нөгөө одоо хурд хэтрүүлэхтэй улмаа машин дайруулах тохиолдлуудаас их гарсан. За мөн нөгөө хашаан дотроо одоо ээж аваад мань машина хасаагаад ухрахтаа хойно хүүхэд тоглож байгааг анзаарахгүйгээс болоод хүүхэд энцэн тохиолдол бас гарсан. Тэгэхээр ерөөсөө хүүхдэд дээлтэй жолооч одоо байх те төрөл бүрийн одоо зам тээврийн ослоос үүдэлтэй энэ эрсдлүүдээс хамгаалах гэгээр миний саний хэлснүүд бол тодорхой жишээнүүд нь байгаа. Тэгэхээр бол яг хүүхдэд дээлтэй жолооч байх, жолоочийн хариуцлага, жолоочийн одоо энэ анхаарал болгоомжийг нэмэгдүүлэх тийм хүүхдэд одоо чиглэсэн үйл ажиллагааны төгөөлөл улсын хэмжээнд нэмээд зохион байгуулад дууссан байгаа. Гэхдээ энэ бол цаг хугацаа нөгөө цаасан дээр тавигдсан төлөвлөгөөний удаас нь ч гэсэн цаашид бас эцэг эхчүүд жолооч нарт зориулсан одоо энэ арга хэмжээнүүдийг үргэлжлээ явах байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд жишээлбэл гэр орон байрныхаа ойролцоо хотхон дотроо, хашаан дотроо тээврийн хэрэгслэг хөдөлгөөнд оруулахтай юм уу? Эсвэл одоо тэрийг оруулж ирээд байршуулахтай бол бас маш анхаарал болгоомжтой байх бол хүмүүс нөгөө нэг зам дээр л одоо осол гарч идэг юм шиг бодоод бас тиймэрхүү анхаарлаа сулруулахын тохиолдолд гардаг бол одоо бас тэрийг анхаарч явах хэрэгтэй юм байна. За 100 болохоор хүүхдүүд одоо бас ер нь бол одоо хөл хорионд хүүхдүүд гадуур гарах нь бага байгаа. Гэхдээ нөгөө одоо ногоон гэр цагаан гарц гэдэг хүүхдэд зориулсан бас явган одоо зорчигчтой аюулгүй байдал зориулсан ийм мэдээлэл сурталчилгаануудыг манайхаас их гаргадаг тийм ээ. Энд дээр одоо гол мессеж нь юу вэ? За ер нь бол одоо нөгөө одоо яхаа нөгөө хөл хороо тогтооцсон хичээл сургууль ирэхэд амарсан байгаа гэдэг тийм хичээл цугласан үед жишээлбэл сургуулийн сурагчид одоо яг гарцаар зүг гарах те за мөн жолооч нар бол ерөөсөө одоо хүүхэд хараа үзэгдсэн орчноос эхлэх хүүхдэд зам тавьж өгөх хурдыг сааруулах те хичнээн хүүхдүүд маань тэр бүрчлээ одоо шилэл гарцаар гарах гарцын тэмдэглэгийг хичээлэл бас мэдэхгүй анзаарахгүй байх тохиолдол байдаг шүү дээ шууд л харагдсан хэсгээрээ зам руу гүйх те тэгэхээр бол жолооч нарын анхаарал одоо болгоомж хараа яналттай холбоотой бол жолоочд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг бол төлхөө өгч ажиллаж байгаа. За дараагийн нэг одоо сэдв бол ялангуяа зоны улиралтай холбоотой хүүхдийг энэ усны аюулд өртгөөс сэргийлэхийн зөв хэмжүүд байдаг тийм ээ. За жишээлбэл энд гол усны орчин тоглохгүй хараа хяналтаа сайжруулах гэдэг. За хөдөө аюул зугаалгаарч их явж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийг усны аюулаас сэргийлэх чиглэлээр ямар зөв хэмжүүд өгөх вэ? Одоо бол нөгөө ерөөдөө бороос ихтэй тий. За аюул зугаалга гэх төрний аюул зугаалга улирал ирж байгаа толбогдуулаад голын орчимд нөгөө манай хүмүүс мэн одоо буудлаад гэдэг те буудлаад хоолундаа хэвэд гэдэг юм уу хүүхдүүд бол ерөөсөө гол дээр очиж тоглох маш дуртай сонирхолтой байдаг шүү дээ. Тэгэхээр бол хүүхдийг гол усны орчим хизээж одоо ганцаараа гинэд за болон одоо хүүхдүүдийг ингээд хараа хяналтгүйгээр үлдээхийг ерөөсөө хориглон гэсэн чиглэлээр л ингээд одоо мэдээ сурчлага өгч байгаа. За яагаад гэхээр хүмүүс бол ингээд жоохон том хүүхдүүд нь дүүнрээ харж байгаарай тий. За ингээд гол руу орчихгүй шүү гэд ингээд орхичдаг. За гэтэл нөгөө хүүхдийг хүүхдээр нь харуулахгүй байх гэдэг нөгөө
юм эний асуудал мань гарч ирж байгаа байхгүй юу. Хүүхдүүд бол өөрөө хүүхэд одоо нэг харж байгаа ах чинь жилүүл өөрөө ч гэсэн тоглодог те гол руу чулуун мулуу шиддэг, ойртоод очдог. За тэгж хооронд нөгөө баг насны дүүн очиод гол руу ороод тасалдах эрсдэлтэй байгаа. Тэгэхээр бол одоо бол төрсөн маяг энэ голын төвшин бороо бас ихтэй маш хүн ихсэж байгаа. За тэгээд нөгөө гол дээр очиж ингээд зугаалах юм ихсэж байгаа болохоор хүүхдийг ерөөсө хараа хяналтгүй битгий орох хичээл гэж хэлмээр байгаа тийм. Хүмүүс одоо гол дээр очихраас нөгөө хийлсэн гудас эсвэл одоо нөгөө хүүхдэд өмсгдөг фантази энэ бас их найддаг тийм. Тэд нэр бол бас их эрсдэлтэй байна. Тэгэхээр бол нөгөө төвшин гэж байгаа голын төвшин тийм. Ямар төвшөнд одоо жишээлбэл тэр фантази хамгаалах хэрэгслийг хэрэглэх ёстой юм тий. За ямар одоо төвшөнтэй голд тэр хамгаалах гуцыг хэрэглэж болоо хүүхдүүд дотор надад сэлээ тоглоод ингэ явах ёстой ингээд юмуд байгаа. Хим хэмжээний нөгөө төвшингийн юмуд бол байгаа. Тэгэхээр бол тэдгээр юмнуудыг бол мэдээж одоо урсгал ихтэй тий хүн одоо голын дундаж одоо гүн ихтэй гол жишээлбэл хүүхдүүдийг хизээж яасан ч одоо хамгаалах хувцастай ч байсан ч гэсэн юм хэд бол оруулж болохгүй. За өөр одоо энэ аюул зугаалгаар явж байгаа хүмүүст хандаж илүү төвхтэй аюулгүй байдал талаас анхаарах ямар зөвлөмжүүд байдаг вэ? За хүүхдийг бол хамгийн гол ерөнхийдөө гол гэсэн ингээд зөвлөмж мэдээлэл тавилаа. За мөн одоо нөгөө могоод хатгуулах ч гэдэг юм уу те элдв шавжинд одоо хатгуулах те. За мөн наранд цохиулах, нарших. За одоо мөн элдв одоо нөгөө хүнсний аюулгүй байдалтай зэрэг ерөнхийдөө бол хүүхдийн аюулгүй байдлын аюул зугаалгатай холбогдсон төрөл бүрийн юмнууд бол байгаа. Тэгэхээр бол эцэг эхчүүд маань нөгөө хүүхдтэй нас нахисанд тохирсон одоо хоол хүнс гэдэг юм уу аюулгүй байдлыг хангах талаас нь анхаарч одоо зугаалгатай аялалдаа яваасай л гэж зөвлөмөр. Бас одоо хүүхдийг сонирхуулаад морь мал унуулгач байдаг юм уу те тэр бүхэн ч гэсэн бас хүүхдийн аюулгүй байдал үүсгэж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За ингээд иргэдэд зориулаад ялангуяа одоо 100 амралтаа аваад хүүхдүүдтэйгээ хөдөө аяллаар за магадгүй 100 туслан дээрээ тийм ээ байсан ч ялгаагүй шүү дээ. Хүүхдийн хараа хяналтыг хизээч алдаж болохгүй. Тийм ч учраас одоо хорон бүрийн анхаарыг гэсэн дандаа тийм өрөөтэйгээр манай мэдээлэл сурталчилгаанууд явж идэг тийм ээ. Ингээд зөвлөмж хүргэсэн эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Үлзий мөнхтэй баярлалаа. Баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв